Сайн бацгааны эрхэм хүнд үзэгчдээ хөгжлийн гарс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийн дугаарын зочноор Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн захирал ноён Дондгийг урьж оролцуулаад байгаа юм байна. Тэгэхээр бид нар өнөөдрийн сэдв болгож үндэсний мэдээлэл тооцооны систем гэсэн ийм сэдвийг сонгож аваад байна. Учир нь юу юм бэ гэхээр манай хэсэг судлаач эрдэмтэд үндэсний мэдээлэл тооцооны системийг шинээр бүрдүүлэх талаар үзэл баримтлаа боловсруулж байгаа юм байна. Тэгэхээр энэ эрдэмтдийг удирдах байгаа хүн бол энэ Дондог багш байгаа. Тэгэхээр ер нь үндэсний мэдээлэл тооцооны систем гэж чухам юу хэлж байгаа талаар та манай үзэгчд эхний ээлжинд тавч мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр ер нь өнөөдөр одоо мэдээлэлгүйгээр бизнес эрхэлнэ гэдэг бол ерөөсөө саранхуй агуу дотор ямар ч гэгэрлэгээгүй нөхцөлд одоо явах юм бол хаашаа чан мөрөх хүлээ, хаашаа одоо ямар нөхөн нунах хүлээ, юунд бүдэрч очих хүлээ тэрийг одоо мэдэхгүй явж байгаа гэсэн үг. Ерөөсөө л иймэрхүү байдалтайгаар одоо манай бизнес эрхлэгчид өнөөдөр бизнесээ эрхэлж явж байгаа юм. Ер нь бол одоо хошин шог гэмээр зүйл байдаг л да. Ер нь бол шинээр бизнес эрхлэгчдийн 99% нь дампуурдаг гэсэн тийм хошин яриа байдаг. Тэгээ энэ бол хэдийгээр хошин яриач үлээ гэсэн бас маш их хашуун сургамж юм байна. Тэгэхээр энэ бол энийг бол одоо хүмүүсд бас энэ зах зээлийн жамаа ийм байх ёстой, ингэ байж тэнд сайн ажиллаж байгаа нэг нь амжилтанд хүрнэ гэж одоо ингэж бас хэлдэг явдал байдаг. Энэ бол юу гэсэн үг гэхээр энэ бол тухайн эртний зэрлэг капитализмын үеийн ойлголт энэ бол. Өнөөгийн одоо орчин үед бол ийм ойлголтоор одоо хүмүүсүүд харанхуйгаар бизнест орж тэгж дампуурна гэдэг бол өнөөгийн нөхцөлд бол даанч харамсалтай юм байна. Тэгэхээр өнөөдөр яаж байгаа нөхцөлийг манай бодлоо 8 эрхэлж байгаа хүмүүсүүд, манай бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд яаж байгаа нөхцөлийг ерөөсөл аль нь ашигтай вэ? Аль гэсэн бизнес рүү бүгдээр хошуурал орж явчихдаг. Одоо өнөөдөр 126 мянган аж ахуй нэгж улсын хэмжээнд байж байгаа гэхэд тэрний 50% нь өнөөдөр зогссон байж байна. Өнөөдөр ажил явуулж чадахгүй зогссон байж. Тэгээ энэ үг харуулж байгаа нөхцөлийг бас л бизнесээ олоогүй, бас л бизнесийн мэдээлэл муутай илүү оруулж хандсныг л хэлээд байгаа юм л да. Цохооныхан бол одоо барилгын салбар нэг хэсэг ашигтай байсан. Тэгэхэд барилгын салбар руу одоо маш их олон компаниуд барилгын салбар руу дайрч орсон. За өнөөс бол өнөөдөр юу болж байгаа нөхцөлийг өнөөдрийн байдлаар бол 18 мянга шиг жоо зарим нь одоо 30 мянган шиг жоо барилга, уран сууцны барилга бүйлгээгүй байж байна гэж байна. Тэгэхээр энэ бол яаж байгаа нөхцөлийг ерөөсөө л мэдээлэлгүй бизнес руу орснотой холбоотой асуудал байна. Тэгэхээр бид нэр үндэсний мэдээлэл тооцооны систем гэж юу хэлээд байна вэ гэхээр хамгийн энгийнээр хэлэх юм бол ер нь бизнесийн бүх мэдээллийг багтаасан түүнийг хинч ханаас ч харж үзэж болдог тийм мэдээллийн том сайттай бол ялгсан ийм л үг байна. Тэгэхээр энэ дотор бол тэр бизнесийн бүх мэдээлэл нь энэ багтжаадаг. Эндээс бол бизнес эрхэлж байгаа хэн боловч дуртай зүйлээ харж, дуртай одоо хүмүүстэйгээ харилцаж болох ийм болцоог л одоо хангая гэсэн ийм л зүйл байна. Тэгэхээр энэ чинь нөгөө бодлого боловсруулагч тэгээд шийдвэр гаргадаг хүмүүс бол одоо жишээлбэл таны сая үз дуудалтаа санал нийлэхгүй байх л та. Тэр нь юу юм бэ гэхээр энэ хүмүүс тайлбарлана. Одоо манай Монголд бол статистикийн мэдээлэл гээд нээлттэй байдаг. Түүнээс гадна гайлын мэдээлэл гээд Монгол улсад орж гарч байгаа бүх юм нээлттэй. Түүнээс гадна сая тодын хууль мөн одоо шилэн насны хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа энэ үйл хөдлөл нээлттэй болцсон. Тэгэхээр биднэрт өнөөдөр энэ үндэсний тооцооны энэ мэдээллийн систем бол манад байгаа гэж ингэж хэлнэ байх л да. Гэтэл та бол энэ үнэн чанартай байхгүй гэж хэлж шít тийм ээ. Тэгэхээр одоо энэ үндэсний мэдээлэл тооцооны систем гэдэг юм дотор бол юу байна вэ гэхээр хамгийн гол нь бол мэдээлэл байгаа байхгүй. Бизнес эрхлэгч зориулагдсан мэдээлэл байх хэрэгтэй. Тэгээ энэ дотор бол ухаанда бараа материалын тухай мэдээллүүд. Бараа материалын тухай мэдээлэл бол одоо маш их олон 100 мянгаар тоологдох тийм нэр төрлөөр гарч таарна. За ажил ухчны тухай мэдээлэл энэ ухаанд өнөөдөр 10 хэдэн мянга 20 хэдэн мянган одоо хүн ажилгүй байж байгаа гэдэг чинь
хэн ямар хүн одоо өнөөдөр ажилгүй ажил ирж байна, ямар мэрэгжилтэй, ямар настай, ямар хүстэй хүн ажил ирж байна, тэр хүмүүсд хаа байна уу, тэр хүмүүстэй яаж холбогдох вэ гэдгийг бизнес эрхлэгч хүн өнөөдөр мэдэхгүй л байгаа байхгүй. Тийм учраас л одоо зардал тавьдаг. Зардал тавихад тэр тавьсан зарын бол одоо ажилгүй байгаа бизнес эрхлэж байгаа хүн бол олж үзэж чадахгүй. Ягаад гэвэл сонин захиалах тэр одоо тэдний интернеттэй харилцах энэ талаас бол тэр бас л дутагдaltaй байдаг. Тийм мэдээллийн хэрэгслээр тутмаа гэдэг учраас тэр хүмүүс одоо олж үзэж чаддаг. Ингээд нөгөөд ажил олгогч, ажил эрхлэгч хоёр хоорондоо уулзаж чаддаггүй байгаа байхгүй. Тэгэхээр л энийг л хооронд нь уулзуулдаг ийм систем байх хэрэгтэй. Өөрөлдвөл тэнд нь бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд одоо өөрсдөө хэрэгцээтэй ажиллах хүчийг олоод авчих тийм л нэг сайтаас олоод авчих тийм зүйл байх хэрэгтэй. Нөгөө талаар одоо мөнгө санхүүгийн асуудал байдаг. Ямар компаниуд одоо санхүүгийн ямар их үзүүртэй байна уу, бусдад зээлдүүлэх ямар их үзүүртэй байна уу, өөрөлдвөл банкуд байд юм, банкуд санхүүгийн байгууллагууд байд юм гэх мэтлэн эдгээр маань хэнд одоо болцоо байна уу, ямар хүүтэй байна уу, ямар хэмжээний зээлийг өгч болох болцоотой, тэр зээлийн нөхцөл нь одоо ямар хувьцаатай байна уу гэдгийг мөн одоо бүх л одоо банкуд, бүх одоо хадгаламж зээлийн хоршоодын юм уу банкуд санхүүгийн байгууллагуудын сайт руу орж иж юм уу одоо тэгвэл газар дээр нь очиж үзэж тэгжээж одоо тухайн бизнес эхэлж байгаа хүн тодорхойлдог бол энэ одоо мэдээллийн баазыг байгуулснаар бол тэр хүн өрөөндөө сууж байгаа л одоо би энэ мөнгө эндээс зээлж болох юм байна, ийм хэмжээтэй хүү төлж болох юм байна гэдгийг бол тухайн үедээ шууд л олоод мэдчих болцоотой байх. Нөгөө нэг зүйл бол одоо бас энэ бизнест оролцдог зүйл бол үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөний тухайн асуудлууд байдаг. Тэгээ энэ бүхэн одоо бас л тухайн сайтад орох ёстой. Өөрөлдвөл энд бол арилжиж худалдаж болдог бүх зүйлүүдийг энэ сайтад юм уу энэ мэдээллийн баазад байршууллаа гэсэн ийм л зүйлийг бид нэр яриад байна. Та тэгэхээр ярианыхаа ихэнд хэлсэн үндэсний мэдээлэл тооцсон систем гэдэг бол өөрөө одоо хүний хэрэглээ талаас наваад үзвэл бизнесийн бүх мэдээллийг багтаасан ийм асар том орон зай байх юм а гэж тийм ээ. Тэгэхээр энэ асар том орон зай чинь одоо та түрүүн хэллээ. Монгол улс 120 мянган орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэрний нэг тал орчим нь X баланс гэдэг тийм ээ. Үнэн чанартай үйл ажиллагаа явуулах санхүүгийн болцоо алга байна, хүний нөөцийн болцоо алга байна гэх тийм ээ. Түүнээс гадна одоо гадаадын хөрөнгө оруулагчд орж ирээд ярьж байгаа шүү дээ. За Монголын бизнесийн орчин ямар юм бэ гэхээр за нэгдүгээр тэглээд хууль эрх зүйн орчноо харчихна. За дараа нь болсон хүчний сонголтын дээр ямар вэ гэхээр сонгох тийм Монгол болсон хүчний хувьд хангалтгүй гэдэг жбайгаа шүү дээ. Гэтэл үнэн чанартай бид нар нэг 30 орчим мянган хүн л одоо ажлын байр идэвхтэй ирж ийн гэж байгаа мөртлөө яг бодит байдал дээр ямар мэрэгжлийн хүмүүс хаана бэлтгэгдчихэд хүлээгдэж байгаа юм тийм ээ. Дээд сургууль төгссөн ямар мэрэгчлэтнүүд байна, ямар мэрэгчлэн хичнээн мэрэгчлэн ойрын үед ямар сургууль төгсөх нь хаана гаддаг газар ямар хүн магистр хамгаалж байна, доктор хамгаалж байна, энэ мэдээлэл үнэхээр хомсдолтой байгаа л да. Тэгэхээр ер нь одоо ингэж бодохоор миний оюун ухаанд бол сайн шинг багтахгүй л байна л да. Хэдийгээр бид нар энэ мэдээллийн 90 100-д амьдарч байгаа ч гэсэн энэ том мэдээллийг ер нь цуглуулна гэдэг бас их хөдөлмөр зарсан ийм л ажил байна хта. Тэгнэ энэ одоо хамгийн гол асуудал энэ байгаа юм л да. Тэгэхээр одоо энэ мэдээллийн баазыг байгуулснаар тухайн хувь хүн яаж энийг энэ дээр ашиглах вэ гэдэг асуудал эхлээд гарч ирнэ. Тийм. Тэгэхээр тохиолох юм бол одоо өнөөдөр одоо надад би нэг бизнес эрхлэлдэг хүн байлаа гэхэд надад бол хондоо 100 хэл одоо нэг хатаас 10 мм ч юм уу миллиметр хатаас хэрэгцээтэй боллоо гэхэд 100 кг би тэрийг одоогийн нөхцөлд бол яг хөө зэрэг бүх завхуудаар яваад энэ юунуудаар яваад танай 100 хэл хатаас байна уу гал компаниудаар нууцтаад л одоо ингээд магадгүй хэдэн өдрийн ажил болж магадгүй. Хэрвээ энэ мэдээллийн системийг бий болгох юм бол 100 юм уу 100-аас дээш килограмм одоо тэр 10 мм хатаасыг одоо бодлож байгаа тийм компани хэд байна уу гэдгийг тэр мэдээллийнхаа сайтаас л одоо харж болцоотой болж байгаа. Тэгэх юм бол нөгөө хүн чинь бол тэр 100-аас дээш хэмжээний хатаастай газрууд руугаа хандаад л тэднтэйгээ холбоо бариад л тэгээд л олоход ялбарч байгаа юм л да. Тэгэхээр энэ бол бизнесийг асар их хурцсах хэрэг. Нөгөө талаар энэ гадаас одоо манайд бол манай ихэнх
хоёр эрхэл нам эрхэлж байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд бол янз янзын бараануудыг одоо оруулж ирж хар захтаар ч юм уу одоо хөдөлдөг л да. Тэгээд тэр хүмүүсүүд бол маш их одоо шатдаг байхгүй юу? Энэ бараа одоо Монголд их гүйжээгүй эрэлттэй байж байгаа гэдэг баахан юмнууд оруулаад ирдэг. Тэгтэл нөгөөх нь аль хэзээ одоо хангагдсан. Тэгээд эрэлт нь хандсан. Ингээд нөгөө хүмүүс маань нөгөөд авчирсан бараагаа тэнд одоо хэдэн төгрөг олохоос илүү айгүй л одоо хэдэн төгрөгөөр алдагталтайгаар борлуулах хөдөлдөх ийм юмуд л зөндөө гарч байгаа. Энийг манайхан шатах гэж нэрлэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм энэ байдал гарахгүй үднээс тухайн хүн одоо гадагшаа одоо импортоор бараа оруулж ирэх гэж байгаа бол энэ бараа Монголд хичнээн байна уу? Хаана байна уу? Гэдгийг ямар үнэтэй байна уу гэдгийг тухайн сайтаас харж мэдчихэл. Тэгээд ер нь бол за энийг бол бид нар энийг оруулж иж болох юм байна. Эсвэл энийг оруулж иж болохгүй юм байна. Өөр бараа оруулж ирэх хэрэгтэй юм байна. Өөр одоо загварын бараа ч юм уу, өөр чанарын хийцийн бараа ч юм уу оруулж ирэх хэрэгтэй юм байна гэдэг ийм юм орох юм байна. Тэгэхээр энэ мэдээллийг олох гэдэг асуудал бол цуглуулах гэдэг асуудал хамгийн одоо чухал асуудал. Одоо бол үнэн чанартай боломжгүй. Одоо бол боломжгүй. Тэгэхээр энэ дээр одоо хоёр зам бий л дээ. Нэг нь бол хувь хүнээс яаж мэдээлэл цуглуулах вэ? Нөгөөх нь бол одоо байгууллага аж ахуйн нэгжүүдээс яаж мэдээлэл цуглуулах вэ гэдэг ийм хоёр асуудал байна. Тэгэхээр энэ дээр одоо бид юу гэж бодож байгаа гэхээр эхлээд одоо хувь хүнийхийг ярьж болох юм байна. Тэгэхээр энэ яаж ярих зэрэг одоо бид ингээд энэ асуудлыг төр засаг маань ингээд дэмжиж бас зөх хэмжээний одоо хууль эрх зүйн асуудлаас нь нөхцөлийг бүрдүүлээд ингээд өгөх юм бол одоо ингээд өнөөдрийн байдлаар нөөтийн татварын буцаан олголт урамшууллын асуудлуудыг хajтах хэрэгж эхлэх гэж шүү дээ. Одоо захын 8 очин бүртэл одоо өөрөөр гар утаснаас аппликейшнаас суулгацсан тэр аппликейшнаараа шууд одоо өөрийнхөө мэдээллийг нөөтийн тухай борлуулалтын мэдээллийг дамжуулаад авахын болцоотой болж байна л да. Тэр шиг тэр 8 эрхэлдэг хүн бүхэн өөрийнхөө өөр дээрээ байгаа бэлэн байгаа борлогдож байгаа барааныхаа тоо хэмжээг ингээд тэр тодорхой аппликейшнаараа ингээд явуулчихад бол тэр нэг мэдээллийн базар очиод тэгээд охондоо өнөөдөр бол одоо энэ дээр наран толд дээр зогсож байгаа одоо магадгүй хэдэн мянган ч юм худалдаачин 100 мянган худалдаачин байдаг гэдэг үлээ дээ. Тэд нар маань бүгдээр одоо тэгээд аппликейшнаараа өөртөө байгаа бараануудаа одоо гол бараануудаа ингээд явуулчих юм бол нэгэнтээ одоо юу наран тул захтаар байгаа барааны хэмжээ бүтцүүл гараад ирэх байхгүй. Тэгээд тэрэн дээр үндэслээд бол жижиг 8 эрхлэгчд бол тэндээс өөрийнхөө боломжийг харах юм болцоо болж байна. Компаниудын хувьд бол одоо энэ бол их чухал асуудал. Компаниудын хувьд бол энэ зүгээр дангаараа одоо хуучин шиг одоо нэг статистикийн мэдээ өгдөг гэдэг шиг нөгөөд бахан мэдээнүүд бөглөөд л одоо ингээд л тэрийг тэр газар руу явуулна бол хэзээ ч бүтэхгүй асуудал. Энэ одоогийн асуудал бол энэ статистикийн нөгөө бизнес мэдээлэл авах гээд одоо гिचнээ зовдөг билээ. Хууль гарцсан байж одоо хуулийн дагуу одоо торгон шүү шийтгэх шүү гэдэг багчл одоо ингээд мэдээлэл өгөхгүй ингээд зовоодаг. Тэгвэл энийг яаж авах вэ гэхээр энийг одоо өнөөдрийн электрон сүлжээний систем компьютер одоо интернетийн систем ингээ хөгжсөн өнөөгийн энэ нөхцөлд энэ зуунд энийг одоо авах бүрэн болцоотой байгаа юм. Энийг авахын тулд яг хөстөр эхлээд компаниудаар ERP гэдэг юм уу гэж одоо ярилдаг. Энэ бол нөгөө байгууллагын нөөцийн төлөлтийн системийг одоо энд нэвтрүүлэх ёстой. Тэгээд тэр нөөцийн төлөлтийн системийг нэвтрүүлсэн зэрэг тэр байгууллагын одоо нэвтрсэн тэр нөөцийн төлөлтийн систем бол ил тод бусдад мэдээлж болох тэр мэдээллийг шууд хэний шамралгүйгээр шууд одоо тэр мэдээллийн төвөөр дамжуулаад байх ийм болцоо гарч ирж байгаа. Тэгэхээр дундаа багшаа юу энэ мэдээллийн үндэсний мэдээллийн тооцооны систем гэсэн асуудал чинь өөрөө хэтэрхий их том учраас өнөөдөр хоёулаа тэр байгууллагын яг өнөөдрийнхөө энэ сэдвэр байгууллагын нөөцийн төлөлт гэсэн асуудлыг ярихаар манай үзэгчдийн толгой бас эргээд энэ мэдээлэл хэтэрхий их давхардна байхаа гэж бодож байна. Тэгэхээр яг өнөөдөр энэ үндэсний мэдээлэл тооцооны системийн бүрдэлтийн асуудал ингээд хоёулаа яг ингээ анхаарлаа хандуулъя гэж байна. Тэгэхээр тантай сая ярих ярианы явцад над юу гэсэн бодол төрөө гэхээр би нөгөө үлдэрэн бодлогын асуудал хариуцж байхад энэ ч төрөөсөж байгаа санхүүгийн их усүрийг яаж үр ашигтай ашиглах вэ гэсэн
айгүй том асуудал байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр аж ахуйн нэгжүүд одоо улсын хэмжээнд 120 мянган аж ахуйн нэгж байлаа гэхэд ялангуяа орон нутагт давхарцсан нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж маш их олон. Тэгэхээр үнэн чанартай Улаанбаатар хотын ч юм уу одоо жишээлхэд Төв аймгийн Дэлгэр хаан сум гэхэд тэнцээ нэг суманд 3 жижигхэн талхны цех ч юм уу тийм ээ хэрэг байхгүй шүү дээ. Түүнээс гадна тэр суманд нэг жижигхэн ахуй үйлчилгээний нэг цэг байхад л болно. Манайх хамгийн гол нь нэг хараад дуурайгаад эднийх ингээд нэг яасан чинь амьдрал нь жоохон сэхэд ирлээ гээд жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс тэрийн дуурайнгууд нөгөө хүнээ татч унгаад өөрөө ингээд унаад үнэн чанартаа тэр төрөөс ч юм уу одоо өөрийнхөө хөдөлмөрөөр бий болсон санхүүгийн үсрэг үр дүнгүй зарах ийм асуудал их ажиглагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаасаа бас ашигтай юм уу гэж бодож байна. За тэгэхээр яг энэ ч тэр бизнес эрхлэгчдийг татах механизм нь юу байх вэ? Та яаж татъя гэж бодож байна юм? Та нар. Тэгэхээр бизнес эрхлэгчид бол энэ дээр одоо хэрвээ би түрүү ярьсан харанхуй агуу дотор л явъя гэж бодоогүй бол өөрөө гэрэлтэй гэгээд ирээдүйн харагдаж байгаа тийм мэдээллийн системээр л орно гэж бодож байгаа бол энэ системээр л орохоос арга байхгүй. Яг хөө тэр харанхуй агуу руу явж байгаад би одоо дүүрсэн чинь унсаж дүүрсэн одоо юм мөргсөн дүүрсэн хэрэггээд явж байгаа хүмүүс тэр замаар явж болох л байна. Тэрийг бол үгүйсэх. Өөрөө одоо ийм мэдээллийн одоо дунд орж тэгээд тэн дээрээс одоо сайхан үйл ажиллагаагаа зохион байгуулъя гэж ингэж бодож байгаа хүн бүхэн энэ мэдээллийн системээр өөрөө орж мэдээлэл өгч тэгээд тэндээс одоо хүрээ ашиг хүртэж байх хэрэгтэй. Бид одоо юун төлөө мэдээллийн зам гэж байгаа юм. Юун төлөө одоо энэ орчин үеийн одоо ийм сайхан компьютерийн одоо интернетийн ийм систем ашиглаж байгаа бол энийг бизнест ашиглахгүй бол одоо өөр яах юм? Зүгээр л одоо нэг мэдээ яах тэндэг ховж үзэх гэж одоо тэр интернетийг ашиглаад яах юм? Энэ жинхэнэ одоо бизнест хэрэгцээтэй юм бол энд гарч ирэх юм байна. Тийм учраас энийг бол цаашд нь одоо сайн хөгжүүлэх ёстой. Тэгээ энэ дээр бол зүгээр нэг одоо ингээ яриа байгаад юм уу ганц нэгэн байгууллага яриад ганц нэгэн эрдэмтэд яриад энийг бол ерөөсө бүтэхгүй асуудал. Энэ бол энийг цааш нь хийх асуудал бол ерөөсө төрийн бодлогын асуудал. Төрийн бодлогын асуудал. Тэгэхээр энэ дээр яг үг зэрэг ерөөсө одоо манай засгийн газар энэ дээр энийг одоо бий болгох үндэсний мэдээлэл тооцсон системийг бий болгох ийм тогтолцоог бий болгох томоохон хөтөлбөрийг гаргах хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг жилийн юм уу, нэг 4 жилийн юм уу тийм ажил бол ерөөсөө биш. Энэ бол магадгүй 10 жил, 20 жил зарцуулж магадгүй энэ ажлыг одоо бүтэн бий болгохын тулд. Гэхдээ өнөөдөр эхлэх цаг нөхцөл нь бүрэн бүрдчихсэн байж байна. Ягаад бүрдсэн байв гэхээр ерөөсөө мэдээллийг авах өгөх мэдээлэл өгөх сонирхолтой хүн байгуул авах өгөх тэрийг боловсруулах бүхэл одоо технологи хүчин чадал арга ажиллагаа бүрдсэн хүмүүс нь одоо компьютертэй энэ мэдээллийн технологитой харилцаа суртсан ийм байгаа нөхцөлд бол энэ бүрэн өнөөдөр бололцоотой ийм ажил байгаа. Би ямар 10 жилийн өмнө ярьж байгаа бол өөр байх. Одоо яг өнөөдөр бол одоо ийм бололцоотой ийм байгаа. Тийм учраас миний одоо бидний энэ ярьж байгаа зүйлийг бол төр одоо шууд шүүрч аваад л одоо энийг л хэрэгжүүлэх юм бол бизнес бол асар их хурдан хөгжиж байгаа. Би түрүү одоо яриад орхисон ERP гэдэг юм уу байгууллагын нөөцийн төлбөрийн систем гэдэг энийг л одоо хийхэд компанийн орлого одоо 20% өсдөг зардал нь 20-30% буурдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ чинь яаж нөхцөлийг цаашдаа бол бизнесийг хөгжүүлэх асар их боломж байгаа. Мөн одоо ийм нэг мэдээллийн нэгдсэн сүлжээ бол тухайн Монгол улсын бүх бизнесийг хөгжүүлэх асар их бололцоо байгаа. Энэ бол дондог багш. Нөгөө манай нэвтрүүлгийн манай хугацаа ингээд хязгаарлалт бол учраас ингээд дүгнэлт хийгээд байгууллагынхаа нөөцийн төлөлтийн тухай асуудлыг дараагийн сэдв болгож хөнжөө гэж бодож байна. Тэгэхээр дондог багшийн битэрийн өндөр санал солилцож байгаа энэ сэдв бол үнэхээр чухал ач холбогдолтой юм аа. Ягаад чухал ач холбогдолтой гэж үзэж байна вэ гэхээр оны өмнөхөн Монгол улсын их хурлаар Монгол улсын хөгжлийн төлөлтийн тухай хууль батлагдсан байна. Түүнээс гадна одоогийн их хурлаар ер нь энэ их хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдана гэж бодож байгаа нэг зүйл нь юу юм бэ гэхээр Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөр гэж байгаа тийм ээ. Энэ хөтөлбөрийг энэ хууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх яг
суур нь бол өөрөө энэ үндэсний мэдээлэл тооцооны систем байна баха гэж ингэж ярианаас ойлголоо. Тэгэхээр ойрын үед та бүхэн энэ боловсруулсан концепц ажил хэрэг болох талаар тодорхой алхмууд хийн байх гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр юуны төрөнд манай урилгыг хүлээж авч үндэсний мэдээлэл тооцооны системийн талаар тодорхой мэдээлэл өгсөн Дондог багш танд их баярлалаа. За та бүхэнд ч их баярлалаа. За та бүхэнд ажлын амжилт хүсье. Тэгэхээр үүгээр манай өнөөдрийн нэвтрүүлэг төгсөж байна. Дараа уулзлаа баяртай.